Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн видео бичлэгээр Python програмчлалын хэлэн дээр хэрхэн модуль үүсгэх талаар та бүхэнд тайлбарлая. За сүүлийн үеийн Anaconda-гийн багц дээр модулийг үүсгэх функц маань өөрөө үүсгэх товчлуур маань байхгүй болсон учраас дараах байдлаар модуль үүсгэх товчлуурыг үүсгэж болно. Ерөнхийдөө бол өмнөх төрлийн Anaconda-гийн сангууд дээр болохоор Python-ы файлаа үүсгэчихэд хадгалагтай download as гэдэг Python Py гэдэг файлыг үүсгэж болж байгаа. За ингэж үүсгэж хэрвээ болохгүй байвал яаж үүсгэх вэ гэхээр дараах байдлаар үүсгэж болно. За эхлээд Python Py-аар нь үүсгэж тайлбарлая. Def функц авчина. За функц авчсныхаа дараа функцийн нэрийг одоо бичиж өгнө. За жишээлбэл болго функц тавиад дотор нь name гэдэг нэртэй. За функцийнхаа тодорхойлолыг хийж өгье. Print hello. За таслал name гэдэг функц авчиж байна. За ингээд энийгээ бид нэр файлснээс download асаа дараад Python Py гэдэг дат авчина. За энэ датчаасан файл маань untitled 39 нэртэй хадгалагдсан байна. Энэ файлаа би upload дараад оруулж ирнэ. За оруулж ирэхдээ би өөрийнхөө нэрээ өгж болно. За жишээлбэл юу гэдгээ. За mod гэдэг нэр өгч. Mod Py. За орж ирсэн файлаа би нээгээд үзье. Mod Py гэдэг дараа оронгууд модуль болоод ингээ хадгалагдсан байна. За энэ файлыгаа би шинээр дуудаж ажиллуулъя гэвэл import mod цэг. За түрүүний бол функц авчина. За ард нь нэрээ өгж өгнө. За нэрэн дээр нь юу гэж нэр өгөхөөр сүлд очир гэх нэр өгье. За раан дарлаа. Hello сүлд очир гэдэг модуль маань ажиллаж байна. За ингэж ажиллахгүй файл дотор download as гэдэг энэ Python Py гэж татчих боломжгүй байвал яаж үүсгэх юм бэ гэхээр бид нэр Google-ийн Colab гэх хайлтыг чинь. За энэ Google Colab маань одоо Jupyter Notebook шиг юм онлайн төрлийн одоо Python-ы компайлер буюу хөрвүүлэгч интерпретер байгаа. За энэ дээр ороод бид нэр за files-нээс new notebook in drive гэдгийг сонгоно. За эсвэл зүгээр Colab гэж бичээд дарж ороод Colab дотроос энэ new notebook-ийг сонгочих болно. Ялгаагүй. За ингээд үүсгэнгүүт түрүүний функцаа яаж дуудах вэ гэхээр за diff гээд за одоо юу гэдгийг арай өөрөөр те хөг гэд функцэн дотор утга нь 8 гээ оруулдаг. За тэгээд тодорхойлцгээ тавиад дотор нь print hello. За name арт нэгэд өгөө. За энэгээ татчих явахдаа files-нээс download Py-ийг сонгоно. За сүүлд татчихсан файл маань untitled 18 гэсэн нэртэй хадгалагдчих байна. Одоо энэ файлыгаа Jupyter Notebook дээр upload хийж оруулж ирнэ. За нэг зүйлийг анзаарах хэрэгтэй энэ нөгөө модуль файл үндсэн програмчлалын файл хоёр маань нэг хавцсан дотор хадгалагдсан байх ёстой. Тэгжээж ажиллана. За одоо энийгээ ингэчээ. Mod 1 гэж нэр өгч. За upload оруулчлаа. Mod 1-ийг хайж олъё. За дараад орлоо mod 1 маань энэ дэр ингэж хадгалагдсан байна. Google Drive-аас файл маань орж ирсэн гэсэн залтыг зааж өгсөн байна. За энэ mod 1-ийн файлыг одоо үндсэн untitled 39 дээр дуудаж оруулж ирээ. Import mod 1 цэг дотор одоо функцийн нэрээ бичнэ хөг гээд за тэгээд цэлмэг гэх нэр өгөөд run дарах юм бол hello цэлмэг гэх функц маань ажиллаж байна гэсэн үг. За нэг өсөндөө цэлмэг гэсэн аргумент маань mod 1 нэртэй Py файлын модуль дотор ороод энэ
name гэсэн хөг функцийн name параметрыг утгуулж ороод hello name гэж хэвлэгдэж байна. За энэ дээр 2 тооны нийлбэр болох үйлдэл байсан бол ингэ бичиж болно. AB result тэнцүү A дээр нэмэх нь B. За тэгээд return result утгаа буцаачна. За энийгээ тэгээ файлснаас save дээр хадгалчихна. За тэгвэл mod 1 маань одоо солигдсон учраас import mod 1. За нэг дуруу хөвсгч байж болно. Хариу тэнцүү mod 1. За энэ маань хөг гэж явж байгаа. За энийг add гэд нэрлэлчээ. Тэгээд дахиад файлаа хадгалъя save. Add. За хоёр тоо өглөө 56 78 гээд print хариу. За рандарлаа. За mod 1 файл маань байхгүй нэ. Дотроо add гэсэн файл байхгүй нэ чинь дахиад хадгалъя. Save. За run. За ингэ болохгүй бол түрүүний энэ кодыг манд авсан код манд засаад одоо ашиглахад болдгүй юм байна. Одоо тийм учраас энэ кодыг дахин хуурж аваад шинээр нөгөө collab дээр нэнэ гэсэн үг. Collab руу ороод new notebook за энэ дээр түрүүний кодоо тавиад файлснээсээ download file дарнаа. За энэ untitled 19 гэсэн файлыг татсан байна. File өртөлтөй файлыг. За одоо энэ файлаа upload хийгээд untitled 19 гэж оруулж ирээд нэрийг mod 2 болгоё. За upload-ыг оруулсан mod 2-оо нээлээ. За функц маань модуль хэлбэр ингэж харагдаж байна. За одоо энэ дээр хэдүүлээ mod 2 гээд өөрчлөлт утгыг рандлаа. За одоо ажиллаж байна. За одоо яаж ажиллаж байгаа вэ гэхээр mod 2-ыг импортлж оруулж ирсэн байгаа. Энэ mod 2-ын add гэсэн функцийг ашиглаж байгаа учраас ард нь mod 2 цэг гээд add гээд функцэн дотроо 2 аргумент утгыг оноож өгөн 5678 гээд энэ хоёр утга маань модуль дуудагдаад add функцэн дотор AB гэсэн параметр утга болж ороод хоорондоо нэмэгдээд result гэсэн утгаар утга буцаад буцаагц утга маань энэ дээр хариу дээр ирж хадгалагдаад хариугаа хэвлсэн чинь 134 гэсэн хариу гарсан байна. За ингээ өнөөдрийнхөө бичлэгт анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай бичлэг танд таалагдсан бол манай сувыг subscribe хийж дараарай. Бичлэгийг маань бусдад түгээн share хийгээрэй, лайк, коммент авчирай. За баярлалаа.